Bro, is it just me or my Instagram reels are just fights right now? Like it's literally only violence. What the fuck is going on with Instagram, bro? Why has Instagram Reels became worse than Twitter today? Nah, seriously, If you don't know what I'm on about, it's became a joke. Хэдэн оны өмнө Instagram орсон бүхий л хүмүүс цусны шаарсан байх. Учир нь Instagram 70 ядлаг хүний 8 охид өгөөдийн зэрлэг зодон хэмээх өгөө бичлэгүүд орж эхэлсэн. Яагаад ингэж ийм бичлэгүүд ороод ирлээ? Хин энэ бүхнийг эхлүүлээг асуултууд Instagram хэрэглэгчдэд төрсэн байх. Instagram-ыг хэрэглэгчид өмнө ийм зүйл болно гэж зүудлэж явсан бол энэ бүх учир бүтээлэг зүйл нь анхнаасаа нэг хүний төлөвлөлөө байсан юм. Тэр хүн яаж энэ бүхнийг хийж чадав? Яагаад ингэсэн юм бол энэ үйл явдал нь өмнө Instagram-ын түүхэнд хийж болж байгаагүй аимшигтай үйл явдал болсон юм. Хэдэн оны өмнө буюу 2 сарын 26-нд болсон. Нэг л өдөр утсаа гаргаж ирээд Instagram артал өөдөөс чинь машин амжилттай дайруулж буй хүн юу ч болоогүй юм шиг хүнийг яргалж буудаж унагаж бичлэг гарч ирж байна гэдэг төсөөл. Зүгээр л энийх гэж эсвэл уйдаад ирэл авсан хүн ийм зүйл үзээд сэтгэл санаа лаптоп дортой байхгүй байх. Instagram нь Meta-гийн охин компани бөгөөд Meta энэ зүйлсээр арга хэмжээ авах дараагийн үеийн буюу 2 сарын 27-нд Instagram арай тайван болсон юм. Иймэрхүү хүн өгч буй заман бичлэгүүдийг Gore гэж нэрлэдэг бөгөөд таймерхүү бичлэгүүдийг Google ороод амархан олж үзэх боломжтой. Тэр сайтуудын нэрийг бичлэгэн дээрээ дурдахыг хүсэхгүй байна. Энэ бүхний эхлэл хаанаас үүсэлтэй вэ гэвэл анх 2 сарын 27 цэг 2025 гэх Instagram маягаас очир бүтээлэг бичлэгүүд бодлогдож эхэлсэн. Уг бичлэг ийм хурдтай байсан юм. Уг бичлэгэн дээр 2 сарын 27 бол чиний хэдэж мартахгүй өдөр гэх бөгөөд доор нь маш том зүйл ирж байна. Чиний өмнө харж ирсэн зүйлүүдээс чи хав илүү. Энэ интернетийг шуугилгуулна. Чи билнэ гэх утгатай зүйлийг бүтсэн байна. Танд энэ бүтсэн зүйлүүд нь тэм зүртэй санагдахгүй байж болно. Гэхдээ энэ бичлэг 1 сарын 25-нд постлогдсныг санах хэрэгтэй. Энэ хаяг тэрхэн хавтаа их хүлээлтийг үүсгэж юу болох гэдэг нь гэснийг хүлээх хүмүүс хэсэг болсон. Эцэст нь 2 сарын 27-ны өмнөх өдөр буюу 2 сарын 26-нд Instagram батгаалдлаа Gore бичлэгүүдийг спамжсан юм. Гэхдээ 2 сарын 27-нд энэ бүхэн арай тайвширч эхэлсэн. 2 сарын 27-нд уг хаяг мөн нэг пост хийсэн нь 2 сарын 27-нд юу тийм онцгой гэж юу ч онцгой биш гэж юу? 2 сар бүхэлдээ surprise байсан. Бас үгээр дуусахгүй гэж бичжээ. Бас үгээр дуусахгүй гэдэг нь очиртай юм бол дахиад дэлгэв зүйлс болно гэж юу гэсэн том асуултыг үлдээсэн. Энэ бүхэн ингээд очир бүтээл хэвээр үлдсэн юм. Гэхдээ Instagram ингэж Gore бичлэгүүдээр спамдж байгаа анхны платформ биш бөгөөд TikTok дээр 12 сарын 22-нд Gore гэхээс илүүтэйгээр биенийхээ хэсгүүдийг ил гаргасан шалдан эмгтээчдийн бичлэг зургууд тархаж эхэлсэн бөгөөд тэр өдөр нэг ч бичлэг устгагдаагүй. Шууд утгаараа TikTok хэлдэг том үнийн сайт болчихсон юм. Маргааш нь тэгээд энэ бүх бичлэг зургууд устгаж TikTok-ийн хэвээр үлдсэн. Гэвч тэр бичлэгүүд жил бүр 12 сарын 22-нд ирж ирдэг бөгөөд нэг хэсэндээ TikTok-ийн уламжлал болчихсон байсан. Гэтэ сүүлийн үед энэ цаг тавилжээ.